байгууллагуудын ажилтнуудыгаа хувийн хамгаалах хэрэгслээр хангах. Шинжилгээний хариу бол 24 цагийн дотор гарна. Коронавирусын халдвартай гэсэн шинжилгээний дүн гарсан байна. Монгол улс шинэ коронавирусын халдвар илэрсэн дэлхийн 111 дахь улс болж бүртгэгдлээ. Гар туслын замаар ийм халдварх эрсдэлтэй Авчрах ажлыг зохион байгуулж байна. 20 цагийн байдлаар коронавирус халдвар илэрлээ. Өндөрж өссөн бэлэн байдлын дэглэм шилжүүлээд одоо хүртэл явж байна. Францын иргэнтэй Зөвөрлөгтөн орж ирсэн байгаа гэдгийг хэлье. Манай хууль хяналтын байгууллага бол идэвхтэй ажиллаж байгаа. COVID-19 дэлхийг шалгаж байна. Шинжлэх ухаан дэлхийг аварна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 бол цар тахал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 цар тахал төгсгөлгүй үргэлжилж болзошгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өндөрлөгдөн COVID-19 цар тахалтай зэрэгцэн хамтдаа оршино. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцин хизээ гарч үр дүн нь ямар байх эсэх нь одоогоор тодорхойгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамбле COVID-19 вирусын талаар цахимаар хуралдлаа. Энэ үеэр COVID-19 хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр солилоо. COVID-19 бол нэг улсын дангаараа шийдэх асуудал биш. Нийтээрээ хамтарч үр дүнд хүрнэ гэсэн үгс хамгийн олон хүний амнаас хамгийн олон удаагийн давтамжтайгаар яригдж бүгд санал нэг хүлээн зөвшөөрлөө. Цаашдаа бол бид ковидтайгаа зэрэгцэн амьдрна гэж үзэж байгаа. Тэгэхээр бид ковидын энэ халдвар бол ганцхан хувь хүнээс хамаарахгүй нийтийн арга хэмжээ буюу нийгмийн арга хэмжээнд тулгуурлаж иж энэ өвчнөөс бид нар урьдчилан сэргийлж болж чадна. Хэдийгээр өнөөдөр бид бүхний мэддэг, тэгтээ жижигхэн юм шиг энэ арга хэмжээнүүд, жишээл маска зүү, зайгаа барь, гараа угаа гэдэг хүн болгоны мэдж байгаа юм шиг боловч энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд яаж олон нийтээрээ бүгдийг бид нар хамгаалж чадах вэ гэдг нь энэ ковид биднэрт харууллаа. Тэгэхээр нийтийн эрүүл мэндийн төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайлшгүй бид нар авч хэрэгжүүлэх нь энэ өвчнөөс сэргийлэх, түүнтэйгээ хамт амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж бид үзэж байна. ерөөсөө бид нар энэ дадал хөвшлийг өөрчлөх хэрэгтэй байна. Гэтэл одоо бидний хамгийн чухал зүйл ядаж шинэ хүн төрөлхтөнд энэ вакцин гараад тэгээ вакцины дараа бас үр дүн нь тодорхой болоод их хэмжлэн нэлээд их цаг хугацаа шаарддаг. Энэ цаг хугацааны өмнө бидний хийж чадах зүйл бол амны хаалтаа сайн зүүх, гараа сайтар савндаж угаах, хүн хоорондын зайг барих, тийм ээ, айл амтан хэсэхгүй байх. Ерөнхийдөө л нэг одоо даяарчилсан нийгэмлэгийг зарим эрдэмтэд бол одоо даяарчил биш даяаншил гэдэг ганцаараа ер нь бусдаас нэг арай зайтай байх амьдрал одоо биднээс шаардаад байгаа. Энэ л нөхцөл хэмжлэлийг бол бид нар барьж иж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Дэлхийн 7 тэрбум хүн амны хаалт амь насыг нь аварна гэж төсөөлж явсангүй. COVID-19 дэндүү их эрх чөлөө хязгаарлаж дэлхийн шинжлэх ухаанд л найдаж байна. Өнөөдрийн байдлаар бол яг дэлхий дээр нэг 20,800 гаруй одоо судалгаанууд бол бүгдөө эхэлсэн. За үүн дотороо бол яг вакциныхаа туршилт маань бол нэг 133 вакцины туршилт бол хийгдэж байна. За вакцины туршилтыг бол дэлхийн нийтээр бол эрдэм шинжилгээний байгууллагууд, ихтэй сургуулиуд, за тэгээд эмийн компаниуд те за тодорхой нэг одоо нэг 10 хүрэхгүй хувьд нь бол төрийн бас байгууллагууд ингээ хамтраад бүх одоо орнууд өөрсдийнхөө одоо лабораторийн хүчин чадал тулгуурласан судалгааны том багууд бол гараа явж байна. Тэр эмнэлзүүн туршилт судалгаа маань өөрөө болохоор зэрэг 4 үе шаттай байдаг. 1 2 3 4 гэдэг те. За ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө бол маш одоо богино хугацаанд энэ вирусын тархалтыг хязгаарлах те. Одоо вирус судлал бид нар ч нөө вирусын одоо генетик гэж яриад байгаа шүү дээ. Геном гэдэг нуклеотидын дараалал эдрийг олох. За нөгөөдг нь урт хугацааны нөгөө хамгаалалт буюу одоо энэ вакциныг те. За нөгөөдг нь бол одоо нөгөө эмчилгээний буюу одоо нөгөө эмийн туршилтууд ингээ явагдаад байна. За тодорхой нэг хэсэг судалгаанууд бол цэвэр одоо нийгмийн эрүүл мэнд арга хэмжээ рүүгээ чиглэсэн ингээ судалгаанууд бол давхар ингээ тасралтгүй явж байна. За одоо яг одоо өнөөдрийн байдлаар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрсдөө solidarity trial гэдэг тэрэндээ бол нэр өгсөн. Тэр нөгөө ив санаа ийм нэгдлийн ингээд за яг энэ ив санаа ийм нэгдлийнхаа хүрээнд болохоор зэрэг бүх одоо нөгөө судалгааны багууд маань яг нэг санаа нэг юун дээр одоо тодорхойлоод за яг голлож болвол тэрэн дээрээ бол анхаарад ингэ явж байгаа. За энэ одоо том судалгаа одоо дэлхийн бүх эрдэмтдийг одоо бүгднийг нэгэ цуглуулад хийгээд байгаа хамгийн гол зорилго нь хугацаагаа л богиносгох гэдэг байна.
Тэгэхээр зэрэг тодорхой тэр ийм вакцин маань өөртөө дунджаар нэг 20 жил одоо туршил судалгаа энэ 4 үе шатыг даваад явдаг тий. Үе шат болгон дотор өөр одоо хорыг сармжуулан хор байна. Эсвэл биошингс буюу биоабилитиг нь үзийч гэдэг юм уу тий. Ингээд бүгдээр яадаг. Тэгэхээр энэ гол ив санаа энэ нэгдлийн энэ туршил судалгаа яагаад одоо 80% хугацаагаа богиносох гээд байгаа юм бэ гэхээр зэрэг жишээ нь бол тохын эсрэг юм, нөгөө эболагийн эсрэг юм, за нөгөө тархалтад склероз гэж ярьдаг тий. Тэр одоо эмнүүдийг одоо жишээ нь бий болсон байж байгаа шүү дээ өнөөдрийн тохиолдолд тий. Тэгэхээр тэдний одоо тирал бол шууд 2-ын биегээс ч юм уу 3-ийн одоо хэсгээс ингээ 3 дугаар шатнаас ч юм уу эхлэх ингээ боломжууд байгаа тий. Тэрийг одоо харсан учраас энэ хугацаагаа 80% одоо богиносгох одоо боломжтой гэж бол аль биесараас өөрсдөө одоо хилээд энэ судалгаанууд маань ингээд үргэлжлээд бол явж байгаа. Нөхцөл байдал ийм байхад бид цаашдаа яавал зүг бэ? COVID-19 бидэнд өмнөх хэм маягаар амьдарч болохгүй гэдгийг сануулж, нийтийн эрх ашигын төлөө нийгмээрээ хичээх ёстой болохыг ойлгуулж байна. Олон улсад COVID-19-оос өрчин сэргийлэх тарилга гаргаж авахаар хамаг хүчээр авхан ажиллаж байгаач энд цаг хугацаа их орно. Вакцинтай боллоо гэхэд хэр үр дүнтэй байх вэ гэдэг ч өнөөдөр бүрхэг хэвээр байна. Харин вакцин бий болсны дараач бид амьдралынхаа өмнөх хэв маягаар амьдарч болохгүй, өөрчлөгдөх ёстой гэдэг нь л өнөөдөртөө тодорхой байна. COVID-19 вирус гарч ирснээр хүн эрүүл аж төрөх гэдэг ямар чухал вэ гэдгийг харуулж, эрүүл мэндийн салбарын тогтолцоо өмнөх хуучин загвараараа ажиллаж болохгүй гэдгийг нотолж өглөө. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам маш их өрчин сэргийлэх арга хэмжээ авсан. Бусад улс үүнийг хожуу авсан эргээд хэдэн хүний амнасаар төлбөр нь төлөгдөг дөө. Бас ард түмэнч гэсэн маш сайн хичээсэн. Цаашдаа нийгмийн эрүүл мэндэд илүү их анхаарал тавьж сэрэмжтэй байх хэрэгтэй ийм цаг үед амьдарч байна. Учир нь ердөө л хилийн цаана халдварын тархалт өндөр улс эрсдэл хаяанд хэвээр л байна шүү дээ. Огтоос алгуурлаж тайвширч болохгүй. Мөн сургууль цэцэрлэг хизээ өмнөх шиг ажиллаж эхлэхийг бас л хэлэхэд хэцүү. Үүнийг төрийн байгууллагууд нь цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж шийдэх болов. Дэлхийн бусад орнод ч байдал сайнгүй л хэвээр байна. Хэрв хөл хоройг цуцлах юм бол эргээд ямар эрсдэл хүлээж байгааг өмнөөс маш сайн урьдчилан тооцоолох хэрэгтэй. Хүмүүс олон сар хөл хоройнд байлаа. Зарим талаараа залхах нь зөвөө. Гэхдээ эрүүл аюулгүй амьдрах нь хамгийн чухал гэдгийг мартаж өрөөсөө болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсын гаргаж байгаа амжилтын ардах сайн туршлагыг олон нийтэд сурталчлахдаа таатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цаашдаа Монгол улсын засгийн газар ард түмэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг үгийнхээ төгсгөлд онцлон хэлье. Ирээдүйн төлөвөөс хамгийн анхаарал татсан экзэгтэй мэдээлэл вакцин хязгаар гарч бидний хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрэх үү гэдэг одоо ч асуултын тэмдэгтээ үлдлээ. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоо гаргаж өгч, за Монгол улсад бол нэг 4989 хүн халдвар авах эрсдэлтэй. Үүнээс 1432 нь хүндэрнэ. 46 нь бүр хүндрэх ийм тооцоо гаргаж өгсөн. Тийм учраас бол бид ямар ч тохиолдолд хэрвээ энэ хэмжээнд байх юм бол ер нь хөнгөн хүнд бүх тохиолдлыг эмгэгт авах ийм болцоотой болох хүднээсээ 5800-аар бэлтгэсэн. За энэ хүрээнд бол 10 жил гацсан байсан яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх хэмнэлгийг 1500 хүн хүлээж авах ийм боломжтой байгаа зохион байгуулж байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд засгийн газрын нөөц хөрөнгө болон за эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төслийн хөтөлбөрийн хүрээнд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм боломж бүрдсэн. Одоогийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд эрүүл мэндийн байгууллагуудад нийт шаардлагатай тоног төгөх хөрөмж, эм тариа, за эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай хувийн хэрэгслүүдийг хангаад ингэж ажиллаж байна. Хамгийн гол нь бид хүн амын манд дундаас халдвар тарах эрсдлээ гэж үзэж байгаа учраас эмнэлгийн бэлэн байдлаа хангах, за өвчтнүүд иргэдийг хүлээж авах энэ байдлаа нэлээд хангаж байгаа. COVID-19 өчигдөр өнөөдөр маргаашч сорилт хിവэр байх болно. COVID-19 дэлхийг шалгаж байна. Шинжлэх ухаан л дэлхийг аварна. Тэр болтол та урьдчилан сэргийлж өөрийгөө хамгаалаарай.